Эхний мэдээлэл хүргэе. Жавар тарчигнсан Идрисийн хүүтэнд эрчим хүчний хязгаарлалт тогтоож, иргэд өдөрт 2-4 цагийн турш цахилгаангүй байх нөхцөл байдал үүсэж байна. За энэ нь өндөр технологи суурилсан ухаалаг хотууд эрчимтэй хөгжиж байгаа 21-р зуунд Монгол улс хэдэн 10 жилээр хоцорж буйн тод жишээ юм а. Хэрвээ 10 жилийн өмнө дулааны 4-р цахилгаан станцыг өргөдгөх төслийг хэрэгжүүлсэн бол өнөөгийн шиг гинти осол доголдлын үед эрчим хүчний тасалдалгүй ажиллах бүрэн боломжтой байлаа. Гэвч үе үеийн шийдвэр гаргагчид эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодит төслүүдийг санхүүжүүлэхээс зайлсхийж гацааж ирсний улмаас нийслэлийн иргэд ойрын өдрүүдэд тоог цахилгаангүй хүйтэн харанхуй орчинд амьдрахаас өөр сонголтгүй байдалтай нүрт туллаа. Чулуухан хэл зог таслахгүй байхыг хичээнэ. Гэхдээ энэ нөөцгүй тоноглол дээр ямар нэг тоноглол дээр гэмтэл гарах юм бол гэмтлийг устгах хугацаанд бол тодорхой хэмжээний хязгаарлалт хийх буюу тог таслахын байдал үргэлжлэхийг үүсэхгүй. За нэг өсөндөө цаашдаж хүйтэн харанхуй өдрүүд үргэлжлэнэ гэдгийг салбарын сайд нь хэлж байна. Учир нь 3 болон 4-р цахилгаан станцууд аль аль нь аваарын байдалтай ажилласаар байна. Хэдийгээр өргөдгөх шинжилгээ ажлууд нь төлөвлөгдсөн ч цаг хугацааны хувьд хоцорч явна энэ удаагийн эвдэрлээс харагдаж байгаа юм а. За салбарын сайдын хэлж байгаагаар энэ өвлийг л давчихвал 2027 гэхэд хэрэглээгээ бүрэн хангадаг болно гэж тайлбарлалаа. Дулааны цахилгаан станцыг барихад 5 хүн мэдж байгаа. Доор хаяж 30 сар, магадгүй 36 сар хэрэгтэй байгаа. 2027 онд хэрэглээгээ гүйцэнэ Монгол. За 4-р цахилгаан станцыг одоогоос 10 жилийн өмнө 90 сая доллараар өргөдгөж шин зуухтай болгосон байсан бол өнөөдөр иргэд харанхуй хонглоор өгсөх бус лифтээр зорчих байлаа. Гэхдээ үе үеийн засгийн газрууд асуудлыг өөрчилж харах бус араас нь хөөх байдлаар төсөв тавихгүй явж ирснээс болж Улаанбаатар хот хасах 30 хэмээн хүүтэнд гал алтчаад байна. Ойролцоогоор Монгол төгрөгөөр бол 360 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Харамсалтай нь энэ зуухыг шийдэж чадаагүй байна. Тэр яг хэрэгцээтэй зэгдээ бол буюу одоо энэ цахилгаан станцуудынхаа тэр тогоомоогоос яг тэр нөгөө хуваарийн графикийн дагуу нөгөө шинжилгээ хийх ёстой юмнуудыг хийх ёстой байдаг. Тэрэн дээр мөнгөө төсөлж чадаагүй, бодлогоо зангидж чадаагүй эрх баригчдын л алдаа гэж харж байгаа. За Данганц Улаанбаатар хотч бас хөдөө орон нутагтч байдал нэг хүнд байна. 2018 оноос эхэлсэн 10 аймгийн дулааны станц барих төсөл зогсож, станцууд нь 40% гүйцэтгэлтэй балгас болж үлдэхэд хүрээд байгаа юм а. За гэтэл энэ хэрэг дээр эрчим хүчний сайд асан өдгөө төрийн нарийн бичгийн дарга хийж буй 50 бэхэн авилгын хэрэгээр 30 хоног ажиглаад байгаа билээ. Харин 3 сайдаар томдогдсон цойжл сөрөнгийн хувьд энэ талаар юу ч мэдэхгүй гэдэг хариултыг өгсөн юм а. 2019 онд зөвлөх үйлчлэгээний тендерийг даваа сөрөн сайдын үед зарлаад шалгарсан байна. Одоо хэвлэлээр яваад байгаа энэ асуудал. Би 2022 оны 8 сард эрчим хүчний сайдаар томилогдож очсон. 50 мэгтэй хамтарч ажиллаж байсан хүний хувьд бол нэг иймэрхүү төрлийг зүйл хийхгүй болов гэсэн ийм хөв хүний үнэлэмжтэй явдаг. За миний туслах биш. Миний орон тооны бус зөвлөх нэмаа гэж би энд 10 аймгийн дулааны станц болон энэ 50 мэгт нарын хэрэгтэй холбогдуулаад одоо сэжигтээр татаж байцаалт авсан юм байна лээ. Хэрхэн шалгад ямар асуудалтай байгаа гэдээ би бол мэдээлэхгүй байна. За станцууд нь доголдож иргэдэн зутруухан байгаа бодит нөхцөл байдалд хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал сайдын мэдээллийн үеэр хөндөглөө. Харин эрчим хүчний сайдын зүгээс өөрийнх нь шудраг зарчмыг эсэргүүцэгчдийн явуулж буй улс төржилт гэдэг агуулгаар тайлбарлаж байна. Би хэллээ 2-3 жилийн дотор байгаа хөтөн чадлыг 50% нэмэгдүүллээ. Энэ мал бас хангалтгүй байгаа нь үнэн. Дахиад 2-3 жилийн хугацаа орох нэ. Хэн байсан ч ийм байдалтай л болно. Надад дайсан гол би улс төржиж сүүлийн өдрүүдэд над руу зохион байгуулалтууд дайралт явуулж байгааг ч би бас харж байна. За ийхүү Монгол улсын эрчим хүчний салбар хойд хормоогоороо урд хормоогоо нөхөж аргалсаар эцэстээ туйлдаад байна. За гэтэл эгийн гол 5 дахь цахилгаан станц, 5-7 цахилгаан станц гээд төрөөс хамааралтай бүх төслүүд нь хэдэн 10 жилээр гацаж үүнд хариуцлага хүлээх эзэнгүй байна. За харин эрчим хүчний сайд Чойжл сөрөнгийн хувьд өөрийгөө шалгуулах бос харин ч эсэргээр шагнагдах ёстой гэдэг агуулгаар хийсэн ажлуудаа тайлгнаж байна.